Улсын Шладмын хотноо тусгай олимпийн өвлийн наадам хүргэлжилж байна. За энэхүү наадамд манай улсын баг анх удаага оролцож байгаа. За эх орноо төлөөлөөд 15-аас 21 насны 14 тамирчин оролцож байгаа юм а. За одоогоор манай тамирчид тус олимпиас 4 медаль хүртээд байна. Манай тамирчид гүйлтийн цаана засны гуталтай гүйлт, заалны бөмбөгтэй хоккейн төрлөөр авхайлж самбаагаа сорин өрсөлдөж байна. Тусгай олимпийн 50 метрийн засны гуталтай гүйлтийн төрөл эх орноо төлөөлөн оролцож байгаа Тэмүүлэн амжилттай оролцож 2 дугаар байр эзэлсэн бол 100 метрийн гүйлтийн цанын төрөлд оролцсон Уянга анхны алтан медалийн болцол хангалаа. Мөн тусгай олимпиад оролцож байгаа тамирчин оюун бэлэг мөнгө ган төмөр хүрэл медаль хүртжээ. Тоглолтын мэдээлэл тарч хүрэх юм бол өдөр Шри-Ланкатай тоглож 8-3 харьцаа гаргасан. Харин зааны асуулын онцлог тоглож 4 медаль хүртээд өнөөдөр бид нэр энтхийн багтаа тоглож 3-1-ээр хачаад Намибийн багийн нэлээд хүн тоглолт хийж 3-0-аар очлоо. Тэгээд одоо тоглохгүй том ч байдаг. Тарихаа сүүлийн тоглолтыг бүгдний хасуу тарихаа анагараа хэрэгжиж байгаа хэмжээтэй тайлбарч байна. Ахирлалтай тоглолт болсон. Тэгээд тодорхой хэмжээний амжилтуудыг бид гаргаж чадчих хүүхдүүдээр маш их багтчихжээ. 4 жил тутамд зохион байгуулагддаг тусгай олимпийн оюуны бэрхшээлтэй хүмүүст спортын уралдаан тэмцээнээр дамжуулан урам өгөх, бие биолдрыг нь хөгжүүлэх, тэднийг эрүүл хүмүүстэй адил тэгш эрхтэй эргэн гэдгийг нь олон нийт нийгэмд таниулах зорилготой юм а. Why you support Special Olympics? Well, it's because several reasons. Би үргэлж тэмцээн уралдаанд оролцож өөрийгөө сорих дуртай. Миний хувьд юунд ч бууж өгөхийг хүсдэггүй. Би үргэлж тэмүүлж зорьсон зүйлдээ хүрэхийг хичээдэг. Энэ тэмцээнд оролцож бусадтай өрсөлдөхөд урам зориг өгөх ямар нэгэн зүйл хэрэгтэй байсан. Тусгай олимпиад 107 орны 300 орчим тамирчид өвлийн спортын 9 төрлөөр 1100 дасгалжуулагч, 3000 сайн дурын ажилтан, 1200 хүндэт зочид, 5000 гэр бүлийн гишүүд, лэмжигчид, 800 конгресс, засгийн газрын төлөөлөгчид оролцож байна.